Тэгээ өнөө зэгмэд нарын уламжлалт баримтын Монгол ширхэг домтой хослуулан ангах Орхон аймаг Удгүн хүүхдийн баримтлалын. За бүгдээр мэднэ энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө ийм эрхэм гайхамшигтай үр дүнгуудыг үзээ эрдэмтэн багш нартай, докторуудтай, судлаач эмчнэртэй нэгэн эндрийн ард ингээд илтгэлээ хилцүүлэх болсондоо туйлын баяртай байна. За уламжлалт баримтлалыг Монгол уламжлалт ширхэг домтой хослуулан амгаахна гэдэг сэдвийг бол та бүхэнд танилцуулж байна. За Монгол уламжлалт амгаах ухаан бие сэтгэл оюуныг хамтан амгаах цогц арга зүйтэй үүний нэг төрөл болох бариа зэс нь өвчин шүрмэс, ясны зойрог, гарын хүч мэдрэмжээр намдаах эмчилгээний арга хүү. Эртнээс уламжлалт эмчилгээний өмс болж ирсэн юм а. Мөн ширхэг дом нь энерги зан үйл, үгийн нөлөөгөөр сэтгэл санааг засах, хүний биед хоримтлагдсан муу энергийг саармж болох уламжлалт арга юм а. Эдгээр хоёр аргыг хослуулан хэрэглэх нь уламжлалт өвчтний бие махбод сэтгэл зүйд хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох талаар судлахыг зорьсон болно. За манай орны хувьд эртний өв уламжлалт, зан заншил, өв дээдсийн мэдрэмж зэргийг бариацтай хослуулан өвлөж, өвдсөөгөө шингэн ангаадаг өвдөлтэй ард түмэн гэж үздэг. Энэ нь хүүхд толгойд монгол хүн байгальтайгаас салшгүй сэтгэлзүйтэй байдгийг нэг илрэлж байж болох юм а. Бага насны хүүхдийн хүссэн хөсөө буюу айдас нь бүрэн тайлагдаагүй улмаас маш олон төрлийн зовир илэрдэг. Энэхүү зовируудаас үүдэх эмийн болон бусад төрлийн эмчилгээнд даамжран хэрэглэх явдал ажиглагцаар байна. Миний бие бариацлын үйлийг 30 орчим жил хийж байгаа ба сүүлийн 3 жилийн хугацаанд ширхэг домын аргатай хослуулан хийж баггүй үр дүн үзсэн учраас судалгаанд байж болох арга юм а гэдгийг илрүүлэх үүднээс энэхүү судалгааг хийсэн. За уламжлалт бариацлын аргыг Монгол ширхэг домтой хослуулан хэрэгснээр бариацлын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг судлах явдал юм а. За зорилгоос үүдэлтэйгээр доор 3 зорилтыг бол дэвшүүлэн ажиллаа. Уламжлалт бариацлыг Монгол ширхэг домтой хослуулан байх талаар онл практик үүднээс судлав. За бага насны хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт хөсөө буюу айдас нь хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдгийг ерөнхий төлөвийг судлав. Бариацлыг ширхэг домтой аргатай хослуулан хийснээр хүүхдийн өсөлт хөгжилт, биеийн эдгэрэлт нөлөөлж буй дараа судалж